Эрүүл байна уу? Энд Цомьёо байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар угаарын хортлого юу хэлтэй, хүн угаартахаар яг хүний биед юу болтой, яагаад бид нарын одоо эрүүл мэнд амь насанд одоо занал хийсэн тийм зүйл болоод байгаа талаар та бүхэнд мэдээлэл болгоно. Тэгэхээр энэ лайв бол ямар нэг ашиг сонирхолгүй Монгол хүн одоо эрүүл хэм маягаа эх орондоо орлож урт наслахад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл хэм маягаа дэмжиж чиглэсэн одоо мэдээлэл өгөх зорилготой лайв болно. Тэгэхээр Монгол орнд жилийн дөрвөн улиралтай. Жилийн дөрвөн улирал болж одоо өвлөө улирал ялгаад гадаа хүүтэрдэг. Хүүтерхэд бид нар одоо хөвлийн бэлтгэж гэр орноо дулаан байлгах, өнтөө өвлжих гэх мэт одоо зүйлүүд базаас түлш хоолундаа бэлтгэдэг. Тэгэхээр одоо эрт дээр үеэс бол бид нар түлшийг одоо шатааж дулаан үсгдэг. Энэ дулааны тусламжтайгаар бид нар дулаацхан зэрэгцээ хоол хүнсээ болгох гэр ахуйд бол маш их үнцэнтэй хөв нэмэр оруулж яадаг. Тэгэхээр монголчууд эрт дээр үеэс одоо түлш болох түлээ мод эсвэл аргал эсвэл түүхийн нүүрс орчин үед бол сайжруулсан нүүрсийг ахын зорилгоор их ашиглаж байна. Энэ нь маань ингээд шатаахад хүчил төрөгчийн тусламжаар шатах процесс явагдаж ус нүүрс хүчлэнхий үүсгэхийн зэрэгтэй их хэмжээнд дулаан ялгаруулдаг. Энэ дулааныг одоо үүсгэж гаргаж авахын тулд бид нар одоо ахын зорилгоор ч юм уу эсвэл гэр орноо дулаацуулах зорилгоор эсвэл ямар нэг байдлаар их өргөн ашиглаж идэг гэсэн. Тэгэхээр энэ түлш маань одоо ерөнхий нэг үндсэн бодсон бол нүүрс төрөгч байдаг. Нүүрс төрөгч гэдэг нь та бүхэн сайн мэдэх бах. Энэ зүйл бидний одоо сайн мэдэх аргал түлээ мод түүхийн нүүрс одоо сайжруулсан нүүрсийн үндсэн түүхийд өгдөг. Энэ нь маань одоо хүчил төрөгчдийн тусламжтайгаар шатахад нүүрс хүчлэнхий үүсгэж одоо дулаан үүсгдэг. Энэ дулаан үүсгэхийн тулд бидний одоо тэр нүүрс төрөгч агуулсан түүхийдүүдийг шатааж одоо гэр орноо дулаацуулах эсвэл ахын зорилгоор ашиглаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүчил төрөгч дотмогшилтой орчинд бол энэ нүүрс төрөгч шатахаар дандаа дут эсэл буюу нүүрс төрөгчийн одоо дут эсэл карбон моноксидыг үүсгэж байдаг. Энийг бид нар угаарын хий гэж нэрлэдэг байгаа гэсэн. Тэгэхээр энэ угаарын хий бол одоо түлш шатах процесс тодорхой хэмжээгээр үүсчихэд хэрвээ хүчил төрөгч одоо хангалтгүй бол угаарын хий үүсэх магадлал бол нэмэгддэг гэсэн. Өөрөөр хэлбэл хангалтгүй хүчил төрөгчтэй орчинд одоо түлш буюу нүүрс төрөгч шатахад карбон моноксид буюу дутуу эсэл их хэмжээгээр үүсгдэг гэсэн. Тэгэхээр энэ дутуу эсэл их хэмжээгээр үүсэн гэдэг маань одоо бидний одоо гэр оронд үүсвэл энэ угаарын хий агуулсны агаараар амьсгалахад угаарын хий хордлого үүсэх аюултай болоод идэг гэсэн. Тэгэхээр энэ угаарын хий гэдэг зүйл бол хамгийн гол хор уршиг нь бол одоо бидний одоо хүчил төрөгчийг холбож зөөдөг цусны улаас давлагдах гемоглобин хэмээх одоо хүчил төрөгчийг зөөвөрлөдөг тэр бүтцтэй хүчил төрөгчөөс өрсөж холбогдож одоо дахиж хүчил төрөгч холбогдохыг одоо болиулах тийм аюултай байдаг. Ялангуяа хүчил төрөгчийг бодвол 200 дахин одоо холбогдох чадвартай. Тэгэхээр одоо бидний агаарт угаарын хий агуулгадвал хүчил төрөгч биш угаарын хий бидний одоо тэр хүчил төрөгчийг зөөдөг бүтцтэй холбогдоод улмаар бид нар хүчил төрөгчийн дутмагчил буюу одоо угаарын хий хордлого үүсч эхэлдэг гэсэн. Тэгэхээр угаарын хий буюу карбон моноксид нь болохоор одоо цусны дээр хүчил төрөгч зөөвөлдөг бочтой холбогдохоор тархинд очих, зүрхэнд очих, эдээст очих хүчил төрөгчийн хэмжээ багасдаг. Яагаад гэвэл карбон моноксид маань өөрөө манай хэмжээр бодсон солилцоонд оролцохгүй. Тэр маань гарын гартлаа одоо тэр гемоглобинтай холбогдсоор одоо хүчил төрөгчийн дутмагшилд хүргэдэг гэсэн. Тэгэхээр бидний агаарт одоо агуулгадж байгаа одоо хүчил төрөгчөөр бид агаараар амьсгалаад одоо агаар маань уушгины цулцанд ороод цуцланд бол хийн солилцоо авахдахтаа тэр улгаачтай авахдах гемоглобин гэдэг бүтцтэй бол хүчил төрөгч холбогдож одоо эдэс рүү зөөвөрлөгдөхийн оронд угаарын хий буюу карбон моноксид холбогдож эдэс рүү одоо хүчил төрөгчийг зөөвөрлөхийг болиулдаг гэсэн. Ингэснээр одоо хүчил төрөгчийн дутмагшил буюу бид нар гипоксид өртөж улмаар угаарын хийгээр хордож эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ зүйл бол одоо
угааранхий үүссэн бол энэ зүйлээр одоо бид нар амьсгалах юм бол ямар нэг хэмжээгээр угааранхий хортлого болж байдаг. Хүчил төрөгчийн дотмогшил тодорхой хэмжээгээр орж идэг гэсэн. Энэ маань одоо хүчил төрөгчийн дотмогшлыг хүн одоо дасан зохицох чадвараас давсан хэмжээр үүсч бий болоход одоо эдист очих хүчил төрөгчийн хэмжээ багасч улмаар бацин солилцооны хүчилшил болж анаерид бэсэлдэл буюу хүчил төрөгчийн орчинд одоо бэсэлдэх буюу бацин солилцоо явуулах зорилгоо их хэмжээний хүчилшил бол бацин солилцоо хямарч улмаар одоо тарих зүрхэнд үйл ажиллагаа доголдож эхэлдэг гэсэн. Ийм болохоор угааранхийгээр хортоод одоо энэ зүйл маань дасан зохицох чадвараас дагаад ирэхэд жишээлбэл тарих одоо хүчил төрөгчийн дотмогшилд орсны улмаас толгой өвдөх, толгой эргэхтэй нойрмоглох зүрх хүчил төрөгчийн дотмогшилд орсноос болоод эдис хүчил төрөгчийн дотмогшилд орсноос болоод амьсгааддаг, амьсгал бачуурдаг, цээжээр өвддөг, зүрх орчмоор өвддөг, даралт багасдаг, тэр бүхэл дотор муухайрдаг, мөн одоо нүдний салс цочирч нүд одоо аргаж хорсдог, хоолоон салс цочирч одоо хоолоо хорсож эмзэгшдэг. Тийм болохоор эдгээр шинж тэмдэг илрүүл ер нь угааранхий хортлох ээлжинэ ер нь дунд хүндүү шатандаа орох боломжтой. Тийм учраас бол одоо энэ чиглэлийн эрүүл мэндийн боловсрол сайн байх хэрэгтэй байна. Ялангуяа өвлөө улирал бид нарын хүүтрийн эрч хангалттай холбогдуулна. Ханиад томооны улирал эхэлдэг. Энэ маань бас одоо угааранхийг хордлоготой төстэй одоо шинж тэмдэг илэрдэг. Жишээлбэл толгой өвдөх, толгой одоо дүүрэх, нойрмоглох, амьсгаадах, амьсгал бачуурах, хоолоо аргаж хорсох гэх мэт шинж тэмдгүүд ер нь ойролцоо учраас бас энэ дүүрээд байх ялгаж салах ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ угааранхийгээр хортох одоо үндсэн зүйл нь болохоор ер нь бол хүчил төрөгч дотмогшилтой орчинд л угааранхий их хэмжээр үүсдэг гэсэн. Тэгэхээр бид нар гэр орноо дулаацуулах зорилгоор одоо нүүрс сайжруулсан нүүрс төлөвлөл аарын хийн солилцоо сайн байх хэрэгтэй. Жишээлбэл одоо өрхөө онгойлгох ч юм уу тийм байх магадлал одоо эрслийг маш бууруулдаг. Яагаад гэвэл энэ агаар маань угааранхий маань агаарыг ботвол хөнгөн. Тийм учраас одоо агаарын стандаа дээш хөвж одоо дээшилж яддаг. Тийм болохоор одоо 100 яндангийн үйл ажиллагаа сайн бол шууд яндангаар хадгачлах боломжтой. Бид нар өрхөө одоо онгорхоо байлгавал шууд дээш хөрж одоо хийн солилцоо дачвал өрхөөр хадгачлах боломжтой байдаг. Харамсалтай нь одоо битүү орчин, хүчил төрөгч агаарын сэлгэцэл их багтаа орчин, их хэмжээний одоо нүүрс сайжруулсан нүүрс төлсөн 100 яндангийн солилцоо их бага муу нөхцөлд бол одоо угааранхий ихээх нь үүсч гэр оронд хуримтлагдсанаар тэргээр одоо бид нар унтж байхад амьсгалах улмаар хүчил төрөгчийн дотмогшилд орж улмаар одоо угааранхий хортлого хүнд үе шатандаа орж нас барах магадaltaй байдаг. Тийм болохоор ийм бүхнийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа монгол хүн бол энэ талаар бол сайн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бид нар хөдөө одоо явах, өвлөө улиралд хаасайг угаалт түлэх энэ нөхцөлд бол дандаа угааранхий үүсч идэг. Тийм болохоор бас энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж энэ сумья миний би бодож байна. Тэгэхээр энэ угааранхий эмчилгээ ямар арга хэмжээ авах вэ гэхээр хамгийн одоо чухал зүйл бол ерөөсөө л бид нар агаар сайтай хүчил төрөгчтэй агаараар амьсгалах маш чухал гэсэн. Өөрөөр хэлбэл тэгжээд бид нар одоо хүчил төрөгчийн дотмогшлоос гарч нэмж одоо угааранхийгээс хортох нь багасна гэсэн. Тийм болохоор одоо бид нар одоо угаардах юм уу эсвэл энэ шинж тэмдэг илэрвэл хийн солилцоо авалж альбалах агаараар амьсгалах нь бол маш чухал байдаг. Бүр шинж тэмдэг илрээд ер нь хэцүү бол эмнэлгийн одоо тусламж дуудаж тусламж үйлчилгээ авах шаардлагатай. Эмнэлэгт очисон хойно бол одоо жишээлбэл карбоксигемоглобиныг цусны тодорхой байдлаар угааранхийгээр хэр их орцсон байна. Мөн ямар нэг шинж тэмдэг илэрсэн байна уу, хүндрэл өгсөн байна уу, аль эсвэл бид нар хүчил төрөгчөөр амьсгалах ямар нэг хэмжээний тусламж үйлчилгээ авахд бол одоо шаардлага бий болдог. Тийм учраас бас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд бол бас хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээ та бүхэн сонирхсан асуулт байвал комент буюу сэтгэл хэсэгт
болно. Тэгэхээр энэ өглөө улирал эхэлсэнтэй холбогдсон хүүтний эрс чангардаг, хүүтний эрс чангарахаар бид нар 7 өсгөх зорилгоор сайжруулсан нүүрс буюу түүхийн нүүрс эсвэл түлшийг хэмжээр төлдөг. Тийм учраас энэ хүчил төрөгчтэй орчин шатаахын тулд нэгдүгээр хийн солилцоо агуулж өрхөө тодорхой хэмжээгээр онгорхоо байлгах. Хоёрдугаарт нь бол ялангуяа одоо 100 янангийн үйл ажиллагаа айгүй сайн байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нүүрс хүчлийн дутууйсэл буюу карбон моноксид бол агаараас тодорхой хэмжээгээр хөнгөн байдаг. Тийм учраас дээш одоо хөөрөх шин чанартай байдаг. Тийм учраас бид нар одоо өрхөө онгорхоо байлгуул бас тодорхой хэмжээгээр эрсдлийг бууруулах шин чанартай. Сүүлийн үед болохоор одоо угаарын хий мэдрэгч ажилтдаг учраас энэ төлөө одоо технологиор цэнэглэл маш сайн. За тэгээд ер нь угаарын хий нэршлиг ер нь байхгүй болгоё. Ер нь энэ угаах зүйлээс зайлсхий гэвэл ерөөсөө төвийн халаалтанд холбогдсон орон сууцнд л амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд бол галт туйлж угаарын хий үүсдэггүй. Тийм учраас эрсдэл бол байхгүй гэж хэлж болно. Аль эсвэл аль болох одоо янтан зуухай гэр орон